За сайн байцгаана уу. Намайг Ган гэрэл гэдэг Сондрмын дэмгийн урлагийн эмч мэргэжлээ. За тэгээд Монгол орны намрын өдрөл эхлээ. Хүүтний өдрөл эхэлсэн байна. Тэгээд урлагийн эмчийн одоо нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдгийг та бүхэндээ сонирхуулъя. Бас сонирхолтой байж магадгүй гэж үзнээс. За энэ манай эмнэлэг рүү орцгоё. За сайн байцгаана уу манайхаа. За бүгдөө шинэ 7 оны мэнд хүргэе. За энэ 7 хоног чи хагалгаа ихтэй байгаа юм байна да. За өнөөдөр хөхний хагалгаа, хөх имплантаар хөх томруулах хагалгаа байгаа юм байна. За дээрээс нь эрэгтэйчүүдийн одоо бэлэг хэрэгтэй имплантаар томруулах нэстэй байгаа юм байна. За хамар хагалгаа байгаа юм байна. Дээд одоо хөх одоо цэцэх нэстэй байгаа юм байна. За дээрээс нь сугны лазераар сугны улчиргаа авах нэстэй байгаа юм байна. Тэгээд хагалгааны талаар асууж ярилцах юм байгаа юу? Бүх эмчир маань бүрэн байгаа юм байна. Гайгүй юу. За тэгвэл бүгдээрэнд нь шинэ 7 хоногт ажлын амжилт хүсье. За сайн байна. За одоо ямар зөвөрөн байна? За. Одоо миний хоёр бөөр чилж үүдээ. За. Ууцаар их чилж үүдээ. За. Шүнд одоо ойрхон шийдж байна. За. За олон хонж гинөө. Хэзээ нэгсэн зөвөрөд нь. Одоо нэг сар гаруул болж байна да. За шинжилгээнд тэр өгсөн үү? Одоохондоо өгөөгүй л. За шээсний гарц хэр байгаа? Шээсний гарц яг гайгүй. Байгаа юу? Тий. За даар ирсэн юм байна уу дороосоо? Дороосоо бол одоо даар яг үүлүүлэл. Тий. За тэгвэл ойлоо нэг яваад ихлэ хараад та. Тэгээ ардаас нь шинжилгээг өгнө заа юу. Тэгээ бид энэ зөвлөгөө өгье за. Өөрнийх шинжилгээ шаардлагагүй. Тэгээ шинжилгээний хайрыг аваад ирэхлээр нэмжлэгийг нь бичээ сайхан зөвлөгөө өгнө. Өнөөдөр чин 10 сарын 19-нд ирсэн. За энэ шинжилгээнүүдийг хийлгэж өгөөд заа. Болцсон уу? Болсон. За ястаа. За тэгээд одоо бүр шээсний замын өвчлөөс одоо өрсөн сэргийлэхэд бол одоо дороос даахгүй байх хэрэгтэй, сайн дулаан хувцаж явах хэрэгтэй байна. Ялангуяа иржүүд маань одоо дороос даах юм бол төрөө улжиргаа бүр шээсний замын хамгийн гол өвчлөөд эмэгтэйчүүд ч гэсэн одоо маш дулаан хувцах хэрэгтэй. За дээрээс нь шингийн юм саугаад хоолунд одоо дархлаагаа сайн дэмжээ витаминлэг хоолунд идэж явах хэрэгтэй байх нь байна. За мөн дээрээс нь одоо хоолоо өвдсөн ханаад хүрсэн одоо үед одоо эмчид нарийн мэргэжлийн эмчтний үзүүлээд сайн эмчлүүлэхгүй бол энэ маань бас бүр шишний замын өвчлөлийг одоо үүсэх гол эрсдэл хүчин зүйлүүд болдог. Тэгээ манайхан ханаад хүрчээд тоохгүй хоолоо өвчээд өөрсдөө дэмийн сангас дур мэдээ дэмжлэг хийдэг. Энэ маань бас хүндрээ цаашаа бүрний өвчлөл янз бүрийн одоо өвчлүүдийг үүсэх эрсдлүүд болж идэг учраас сайн одоо эмчлэгийг хийлгэж явах хэрэгтэй бол. За өнөөдөр одоо 3 мэслэлэн байна. Эхний мэслэлээр хүмүүс маань бэлэн болсон байна. Тэгээ хагалгаанд орцгоё. Да. За эхний хаалга маань оршин. Эхний хаалга бол одоо бэлэг эрхтэнг
Улаантай хавруулах мэтэл орно. За тэгээд арганд орцгоё. Феномен имплант гэдэг маань одоо эртнийчүүдийн бэлэг эргэлтэн одоо 2-3 см бүрдүүлдэг халаалт мэтэл байгаа. Хүний биед ямар нэгэн төр нөлөө байхгүй юм байгаа. За миний ажлын өдөр иймэрхүү өнгөрч байна. Тэгээд хамт байсан та бүхэндээ бүгдээрэнд маш их баярлалаа. За удахгүй үйл орж хөтөрж байна. Одоо Бөөршийн замын өвчнөөс өрсөн зэрэглээд ирчүүд маань эмчтэй зүйл заавал өрсөн зэрэглүүлэлт хамрагдаараа за хамгийн гол нь цаг алдаж болохгүй шүү. Тэгээд эмчний фитнест явлаа. Хөдөлгөөн бол эрүүл мэнд бүгдээр нь наад жаргал хүсье. Төгс мэдрэмжийг Сондор Медис